Монгол улсын хэмжээнд 12,000 орчим харааны бэрхшээлтэй иргэн байдаг. За тэд бусдын тусламжгүйгээр нийгмийн харилцаанд орохыг хичээдэгч алхам тутамдаа хүндрэлтэй тулдаг. Тэдэнд хүмүүсийн харилцааны хандлага замд бүдэрч унтахаас илүү бэрхшээл болдог байна. Ташчаалан хийдийн том зам гарна. За тэгээд үндэсний бие тамирын дээд сургуулийн туслах зам гарна. За тэгээд урагшаага эргээд хөндлөн хүнсээ дүрийн хоошоо нөгөө хүнсээ дүрийн тэр өргөн том замыг урагшаа хоошоо явсан тэр замыг гарна. За тэгээ гарчаад яг одоо энд буучдгийн тэгээ алтан хотонд сүүлийн үед энэ гүүрэн гарцаа болсноос хойш харааны бэрхшээл иргэнд бол төвөггүй. Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 12,000 орчим иргэн байдаг. Тэдний 5.6% нь хөлмөр эрхэлж байна. Харин нийслэлд 2,500 гаруй нь оршин суудаг. Харааны бэрхшээлтэй 1,200 орчим хүүхэд байдгаас 200 гаруй нь тусгай боловсролын сургууль цэцэрлэгт хамрагдаж байна.